Эрхийн мэргэний үлгэр. Эртэн урд цагт энэ дэлхийд 7 нар гараад ган гачиг болоод газрын хөрс улаадаад ус мөрөн ширгээд ургамалмод хатаад амтэн хүн халууцаад адуу мал харангадаад байх суухын аргагүй болж гинэ. Тэгтэл тэр нутагт эрхийн мэргэн гэдэг харснаа харавдаг, харавснаа ундаг, хавтгай мэргэн харваж байж гинэ. Огторгойд гарсан олон нарыг чи онож харваад ус таад өгөөч гэж олон амтэн түүнд очиж гуйж гинэ. Эрийн сайн төрсөн эрхийн мэргэн харваач эрхийдээ эрчтэй элгэндээ төстэй залуу настай халуун цустай хүн болохоор мэргэн харавдагтаа ирдэж би 7 нарыг 7 сумаар нэг харваад онож устгаж чадахгүй бол эрхийн хуруугаа огтлоод эрх хүнэн байгаад хар ус уухгүй хагад өвсөдөхгүй амтэн болоод харанхуй нөхөнд амьдрна гэж ам алдаж тангараг хийж гин. Тэгээд дорнодоос өрнөт хүртэл огторгойд цуурсан 7 нарыг зүүнээс нь харваад гарч гин. 6 сумаар 6 нарыг устгаад 7 дахь нарыг харавхаар шагааж шившиж байтан хараацаа шуу урдуур нь орж халахсанд харваад орхисон чинь хараацаан сүлийг сэт онсон учраас алтан хараацаан сүл 2 салаа болчихсон гин. Харин өнөөх сүүлчийн нар харваачаас айгаад баруун уулын цаагуур барс гээд даад орчихж гинэ. Эрхийн мэргэн харваач хараацаа шууг садаа боллоо гэж харцаг алгамаар хөөж алах гэсэнд морин хэлж гин. Үдшийн харуу бүрийгээс үүрийн эгэн ортол хөөгөөд хараацаа шууг би гүйцэхгүй бол хөлөө мичүүмийн огтлоод хөдөө газар хаяараа хийнэ. Имэйл төмөр ам тангараг өгч гинэ. Хараацаа шууг хөөгөөд хариугүй гүйцхийн даваан дээр хараацаа шуу хаашаач хамаагүй халт болт үсрээд арай гүйцэдэлгүй тухтаасаар үүрийн гэгээ хүрч гинэ. Эрхийн мэргэн уурлаад харцгаалга морныхоо умард 2 хөлийг огтлоод хөдөө газар хайчихсан чинь морин алга дааг болчихж гин. Алга даагны урд 2 хөлөө богино байдгийн учир тэр гинэ. Бас хараацаа шуу үдшийн харуу бүрийгээр морьтой хүний урдуур хойгоор ээрэн тойрон нистгэн намайг гүйцхүү гэж дооглож байгаа нь тэр гинэ. Эрхийн мэргэн өөрөө эр хүний амт хангаргасаар эрхийн хуруугаан готолж хаяад эр хүнэн байгаад харавсуудаггүй хагад өвсөддөггүй тарууг болоод харанхуй нөхөнд амьдрдаг болсон гин. Тарганы хөлийн сарвууд 4 байдаг өмнөөс болсон гин. Бас эрхийн мэргэн харваач тарууг болсноо мартаад орой өглөөний нарнаар отож байж нарыг харуuna гэж өглөө оройн нарнаар нүхнээсээ гардаг учраас тэр гинэ. Мөн энэ дэлхийд үтсэн ганц нар нь эрхийн мэргнээс хайгаад уулын цаагуур орчихсон учраас өдөр шөнө ээлжилдэг болсон гинэ.